Оройтой нутаг 2 дугаар бүлэг зохиолыг бичсэн Мөнхөрдөн. Тэгдүгээр бүлэг буюу тэрэг хүн хэсэг. Эцгаар нь үл харагдах тэнүүргэн талын хаяанаас алтан шаргалд туяа засарна. Зэмжин цагаан үйлсэгж улбар шаргалд туяа бүрхэж үүдгэр харанхуйг үдэн хөөж орвогийн шинэ хнаар мандав. Шүнжин нэрсэн цэцэгсийн шүүдэр бүрдэр тусагтан гэлтагнан үзэгдэн. Өглөө болсны илтгэл болгож зөйсөн бүрийн шивүүд жиргэлтэн нэсэлдэж уудам тэнгэрийг чимжсэгдэв. Өөрийн гэгэтэй уралдан дархан хойш адуунд мардж тэнүү ногоон тал дундуур давгсаар ойрхон харагдаг толгод дээр гарan ургах наран харанган ууртаа сурдаг гүнзгий амьсаг авав. Хойш талд бэлжин байгаа адуун сөрөг бүрлүү хэсэгэн дуран хайж суугаад цааш мордов. Удаажгүй үүлс сарниж алгалах зөвлгүй тэнгэр дамандсанаар тэнхэгэрэн шарж эхлэв. Дархан хойш давгсаар өдийн нарнаас өмнө нутгийн айлуудаар оров. Тэгтэн зүгээрч нэг явсангүй. Адууган асуухад алимнтан аяг тагшим эргүүлсээр яв. Нутгийн хэдэн айлуудын хэлснээр бол адуу нэлийн хол явжээ. Дархан адууган хайж явсаар нэг л мэтгэд нутгаас ангарав. Тэнгэрд мандах нарны элд сулрав. Хэдэн цагийн дараа гэхэд нар жаргаж тэнгэрд одмич түгэх болжээ. Гэнтэл зэлмхөг тэнгэрийг хаанач баран үлэц бүрхэж авчихад юугүй л бороо шиг шинжтэй болов. Дархан уг байдлыг ажиглаад бороо орхоос өмнө айлуулж толгой хорогдохоор шийдэв. Удаачгүй баран үлсээс хаад нэг бороо туссаад зөвлөлийн хувангаар зодгох мэт азгарж эхлэв. Дархан цааш давхсаар нүдэнд нь юм үзэгдэх юм бол хин алдад бараан дах үйлсийн дор уусан борон тунд цагаан гэр нүдэнд нь доров. Дархан ч давхсаар гэрэн гадаа ирвэл нохоо хуцаж хүн ирсэн тохио өгсөнгүй. Дархан мөрнөөсөн бууж тушаад гэрэл оров. Гэр дотор бүрэн хий байхын цэцүү би харцаалхам сэрүүхэн байв. Гэрийн хоморд байрлуулан тавьсан том төлний орд нэгэн бүсгүй сууж цааш харан уртаа сурдаг гэзхэн самнан байлаа. Гэрд үлээлэг утаан хошигдтаад өөр зүйл сайн харагдсангүй. Дархан хоолоо дасан чимээ өгвөл өнөөх бүсгүй түүнийг тоосонгүй. Тиймээс дархан "Сайн байна уу? Гадаагч айхтар бороо орж байх чинь." Ингэлэгдэл бүсгүй дархан горж ирснийг мэдсэн бололтой. Урт хар гэзхэн самнан багтан ялэмгүй хойших дарханг тарав. "Сайн байна уу? Уучлаарай. Юм бодож байгаад таныг орж ирснийг анзаарсангүй. Та ийшээ суугаач" гэж гэрийн баруун тал руу заав. Дархан тэн бүсгүй нэг л жигтэй санагдаж байсан ч үүдэн борон дунд хорогдох газартай болсонтой л баярлаж байв. Бүсгүй "Хаанаас хаа хурж явна? Ямар хэрэгээр энэ хол ирэв?" "Адууган хайгаад хүн амтнаас сурж явсан энэ хавар ирсэн зурагтай. Та бараан зүсмийн зүүн тооны хэдэн адуу хараагүй биз? Энүүгээр явсан бол өчигдөр өдөрхөл өнгөрсөн байх ёстой." "Би сайн мэдэхгүй юм аа. Нөхөр минь адуунтан явсан байгаа. Тэр харсан байж магадгүй." "Аа тийм үү. Нөхөр тань хэдийгээр ирэх бол?"
Адуу харсан байж магадгүй. Нөхрөөс тань асуугаад морлодог юм билүү. Гэхэд залуу бүсгүй дайж тойл руу гангэрэн хараад үг дуугүйхэн үсээ үргэлжлүүлэн самнав. Өөдөн борон донд хүн ирж байгаад аягны амсарж зоолгож өгөхгүй. Яасан сонир хүн битээ. Хэмээн дархан бодох зөөр өсхий хар цагаан түгэл сандлаас босон. Ширийн дэрэг дангтай цайг аван модон продакшн таяглан дараханд өгөв. Дархан цайнаас нэг амсаад царайхан барайлхан байсан нь өсхийг мэдэхгүй гэсэнтэн царайныхан хувирлыг өөрчлөв. Ямар зав амттай юм бэ? Одоо хүртэл амт амтагдаад байх юм. Хэмээн бодох зөөртөн аягтай цаг газар тавив. Энэ үед л бүсгүй сая ам нэв. Та одоо яв та. Нөхөр минь ирж байгаа болол та. Тэр их хартай хүн. Тэр таны адуу хараагүй байхаа. Та одоо яв. Гэж гэрээсээ хөөх шахуу хэлв. Эдийг одоо усан бороо орж байсан ч өсгөн энэ үгэнд дархан их дуурсаж өшөөхөн гэрээс гарч одов. Гадаа эдийг харанхуй болжээ. Дархан мориндоо мордод буудсан давхив. Гэрээс холдоод нэлийн явсан дараа мордын нөрөглөг тойрон чимээ сонсогдож нэгэн залуугийн хашгирах чимээ гарав. Дархан морныхоо амыг татан хаахан хавс гарч байгааг нь мэдхээр чимээ чагнав. Удаачгүй өнөг залуугийн дуу илүү тодорч аргахан талд нь гарав. Дархан хойшхон эргэж харвал гэлбэг цагалгааны гэрэлд моринс нэгэн залуу дашуурын толгой дээгүүрэн эргүүлээд энд яах гэж орж ирэв? Өдөр дөргөн эндээ зайл. Хэмийн ашиграа түүн рүү ойртож үзэгдэв. Дархан ч их юм бодсонгүй. Морин дөнд дашуурын урагш тавихав. Түүний араас өнөг залуу хөөхтөв. Эндээс яв. Өдөр дөргөн эндээс яв. Гэж гайшихарсаар байх юм. Нөөс чинь Монгол хүн байж минь тусч мэдэхгүй. Эхнэр харамлагтай хүн алах нэ. Эмэн бодсоор давхив. Эсхэн яваад өнөг залуугийн дуу тасрав. Дархан хойш дахин харвал ойрхон гэлбэг цагалгааны гэрэл баран хар үлмэд зүйл түүний араас хөөж байхан тэр. Түүний холшарсан дархны хамаг лүсэн босож түүний би багаар айд сучигдана. Тэрээр цаашдаа үсээр. Сайн нэг борон намтаж тэнгэрийг би төв бүргсэн гүйлэл сарниж одоо мичдэд төгөж сарм мандчээ. Түүний араас хөөж байсан бүрхэг баран үүлс мэд зөөлж алга болж. Энэ үед л дархан сайн нэг тайвширв. Толныхон горд сууж үсэн замнахад залуухан бүсгийн царай хувирч. Үсэн сааралтаж богиносод. Нүүр нь үржлээдэж нүд нь гархиглан ширгсэн эмгэн болсон байв. Болгоомж та яваарай. Чиний сөөдөр харанхуйтай холбогдсон. Чи харанхуй болж харах үед харанхуйч чамайг ажиглаж эхлэх болно. Явсан газар бүрд чинь тэр чамайг дагна. Тэр чамайг наашавчрэх болно. Одоохгүй олцъя. Тэнгэр нэчгэнтэл хашгирах инээдтэй цог уг гэрж алга болов. Нэгдүгээр хэсэг.
Хаврын хахир хүүтэн сарууд дуусаж зуны дулаан цаг иржээ. Гурван гэрээр сахалт өвлжин байсан нутгийн гурван айлд эхэл хүндхэн жил эхэлсэн юм. Өвлийн хэдэн сар гэхэд цас шуурн зод болж хавар харин салхи шороо тасарсангүй. Гурван гэрээр нийлэн байж арай ихийн зунтай залгасан хэдий ч зуны ихэнх сар дууссан атал бор орсонгүй. Малын бэлчээр татарж хаврын эрдэд ургасан ногоож гандж шарлаад багахан салхи гарагтал хуйвассан бор далвалжээ. Нутагтан хэдэн малан хариулахаас зутарсан гурван айл. Хэдэн малынхаа тэнхийг татархаас өмнө хойшоо нутаг сэлгэн нүүхээр болж ханга нутгийг зарим явахаар болцгов. 80 насыг шүргэж яваа бүрнэг их түүний хүү цогоо түүний багийн найз лууя өвгний гэр бүлгээд гурван айл мандхийн улаан нарнаас өртөд хөдөлнө. 7 хоногийн өмнө бүрнээ өвгөн хүү цогоогийн хамтаар хойшоо нутаг үзэж нутгийн айлуудаас буух зөвшөөрөл авч хад ирсэн юм. Ирсэн даруйдал ийн яран хөдлөж байгаа нь энэ. Отрын хоёр жижиг гэрээдсэн машин төрүүлэн хөдөлж түүний араас бүрнээ өвгөн цогоогийн 20 тонны ядууг лууя өвгний 30 тонны ядууг хамтаар туусаар явв. Харин цогоо түүний эхнэр цэцэг сургууль зуух насан дээр ирсэн охин бүүжин. Тэгэд лууягийн ганц хөө болох дархан нар гурван гэрийн 1500 гаруй толгой багмалыг араас нь тайван аясаар нь тунгаж хор болов. Цэцэг ланд 80 маркийн машины араас нүүдэл суудал хийж отроор явхад тохиромжтой чиргүүл зүгээд хөдөлөв. Цогоо дархан хоёр мотоциклээр малан тухаар болцгов. Ширхэг жүүлгүй тэнгэрээс нар тэнхээвэрэн шарж олсон бор талд аадны хуу босож үзэгдэнэ. Төрүүлэн явсан машинтай хоёр нэгэн толгод дээр зогсоод бүрнээ өвгнийг хүлээх зуран оолондны ая бодов. Нар экс орой дээр ирж өдрийн хамгийн халуун үе гэмээр нарж чулуу улайцхэм төөнөн. Гол замд биеийн дийлэхгүй гэж бодогтон үргэлжийн хон дагаж явдаг арслан гих хөөгшин дүр нүдтэй банхар нохог ачаад явж байгаа юм санаж. Банхарч сөөдөр бараатан машин дагвар хилэн гархан хэвдэн. Үнэхээр л нохоогоос лам халуун өдөр гэдэг нь өнөөдөр болж байгаа бололтой. Удсан ч хөө бүрнээ өвгөн адуугаан дуусаар толгот орогод гарч ирж харагдав. Бүрнээ өвгөн адуугаан машины хажуугаар хойш өнгөрөөхөд мөрнөөсөн бууж машины сөөдөр бараатан сов. Лууя өвгөн "Навч миний хөөгшин хөөдөн цэдэмнэсэн" гэж сануулад бүрнээ өвгөнд хандаж "За давгүй юу? Энэ нарж сайн халж байна. Удахгүй нутгаас анж гаргах нь. Хүн битгий хэл амьтэнч үзэгдсэнгүй шүү." Гэхдээ гутлынхан төрнөөс гансан гарган алсыг ажиглан сов. Алуун нарнаас зүгтаалган сөөдөр бараадуулан тавьсан данх дүүрэн цэгдэмнэс модон дагш дүүргэн бүрнээ өвгөн төгөв. Бүрнээ өвгөн духан дээрх овоорсон хөлсөн хамцуугаар шодрон арчаад "Ёстой энэ жилж овоо халж байна. Бид гуравч яах вэ? Манай араас ирж байгаа хэд гайгүй байгаа. Энэ халуунд зүдэрж байгаа хта. Бэрэ жоохон хоёр доол санаа зовж байна уу чи?" гэд үлэлэг давхурхан лууя өвгөн энийхэд навчаа өгшин. "Санаа зовлгүй яах вэ? Цэцгэж цайрхлын цаваа бүсгүй ажирахгүй. Харин бүжин охин л ядрахгүй. Өөрөө зөрүүдлээгөө бол хамт аваад ирэх байсан юм. Тэрж ээжээсээ сална гэж байхгүй баха.
Миний муу болох мөндийг яаж тоосын гэмээр сайхан бэрдэ. Азтай хүн шүү би. Муухай нийгэм нь өөд болсны дараа энэ охинлог энэ гэрийн бүх зүйлийг хийж авч юм шүү дээ. Тэрч тийм шүү. Манай хүү хэзээ хайна жилдээ болж ажийн цулаг өнөрлүүлэх юм бол та. Гэд их л санаа алдангүй суугаад луяа өвгөн. За тэр болон биз. Яарвал даарна гэж. Одоо ч цэцгээ шиг өсгөө хуурдсан цаг. Юунд нь яарах вэ? Залуу хүүхэд өөрөө бодж ил яваа. Маргааш орой гэхэд ангаа нутг руу орж шинжтэй. Манай гэдэж аяар араас ирнэ биз. Одоо би мөрдөө даа. Гэд луяа өвгөн өндийж бүрнэ өвгнөөс цол бүрийг аван мордож. Амандан бүдгхэн дуу аялсаар атуурхан шогшоолов. Навчааг өгшин. Оломол зөрөө толоод авах юм да, миний өвгөн. Өөрөн нүүрэн дээр гаргаж хэлэхгүй байгаа ч ажтай болохыг хинээс ч илүү хүсдэг биз. Ангаа нутгийн сайхан бүсгүйг бэрийн болгоод авч өгч юм билүү? Яаж мэдээлээ? Гэд бүрнэ өвгөн инээмсэглэн араас нь ажигласаар үлдэв. Бүрнэ өвгөн ч хоолундан идэж дуусаад хөдөлөв. Халуун наранд бийсэн ядраахгүй гэсэнтэн ойр орхон солигдсаар ангаа нутгийг зөөглэн. Өдөржин дөнсөн нар доошилж жаргах төхөв. Энэ үед л хүн амтангүй саяныг амьсгаа авах шиг болно. Бүрнэ өвгөн толгод оруудан замаас алж хажууханд харагдаг дал руу жолоо мөшгөв. Хажуудан сууж явсан навчаа өгшин. Юу вэ? Сая өдөржин маш хурдан солиодог шиг бололоо. Ямар сони юм бэ? Гэж уулгалтав. Бүрнэ өвгөн ёо. Алуу наранд нар шаяа да. Гэж нэг их хэлсэн зүйлийг нь тоолгүй явсаар нэгэн газар зогсов. Навчаа өгшин. Тийм баймааргүй юм да. Яа харахгүй л шөнө гинэт болоод. Тэгээд босаад хэвэнтэн орсон да. Төсөөсөн юм байх та. Эвэн бодсоор явлаа. Бүрнэ өвгөн машинаас бууж ойр хавийг ажиглан зогсогцоор навчаа хөгшин машинаас бууж түүний хажуу дээр зогсов. Өвөл цаас сайн хорсон болоо л та. Ногоо эрд оргож. Арамсал тань бороотой золгож амжилгүй хадаж ягсан байна. Өнөөдөр эндээ хоноглоо. Ядаж хэдэн морд маань хазах хөвс тайл юм. Гэд газраас хатсан хөвс татан амандаа гээхэд навчаа өгшин. Тэгвэл ай хоолны хай бодъё. Одохгүй луяа адуугаан туугаад ирэх ёстой. Чи надад ойр зөөрийн юм машинаас буулгаад өгөөч. Бас арсланг буулгахгүй бол. За, дэгэдэ. Гэд өрнө өвгөн арсланг машинаас буулгах зордон навчаа хөгшний хэлсэн зүйлийг машинаас буулгах хооронд арслан нэг хоосон тал руу хутсаар зогсов. Луяа өвгнийг хөлөг зурдан хоол хийж халуун цай чанаж аяны жижигхэн майхан зэрэг босгоод амжив. Энэ хооронд чи хэдийн харуу бүрийтэй залгажээ. Энэ луяа явда. Уулан хол салаа гойлвах ёстой. Энэ толгодуудынхан баруун талаар яваарай гэж загсан юмсан. Энэ үгээр л ирэх ёстой даа. Харин тийм ээ. Муу өвгөнт минь ямар нэг юм болоогүй байгаа та. Харанхуй болж ихвэл олж ирнэ байгаа та. Гэж навчаа хөгшин санаа зовонгүй
энгэрээсийн эрх гарган мэддэг хэдэн майнан уншиж суув. Бүрний өвгөн муу юм бодох хэрэггүй дээ. Луу яаж надаас ч би сайтай хүн. Атуган тамирдуулахгүй гэж таавар нь дууж байгаа байх. Гэт урагшахан харанхуй орчлон залхих хүртэл ажиглан суув. Үүлэс бүргсэн мэт сар битгий хэлж чирхэгж оддгүй тас харанхуй шүн. Бүрний өвгөн хаад нэг машиныхаа гэрлийг анивжуулан лууя өвгөнд дохио өгөхийг оролдоно. Харин арслан харанхуй болсноос хойшог нь тасралтгүй хотсаар. Хоёрдугаар хэсэг. Өрнө өвгөн майхны урд санаа зовонгүй суух навчаа хөгшний хажууд очин суугаад ганцхан гарган тамхилаг зуурдан явдаг зөлгөөв. Өтер чигүү байгаа. Дээр нь энэ хоромс тэнгэр үйлгүүлвэг шиг. Ягад сар ядаж от харагдахгүй байна. Харанхуйд атуугаан тугаад явна гэдэг зөвхөн л байхаа та. Наран зохиолаад унчаагүй байгаа та. Ойр даралдан нэгсэд би энэ базаахгүй байсан юм. Тэнгэр минь муу өвгнийг минь л эсэмэнд байлгаарай гэж хоёр гараа зөмбөрлүүлэн залбирч суухад бүрний өвгөн за байц. Чи сонсож байна уу? Атон төврөгөн хүний хашигарах дуу гарч байна. Тэгэд өндийн хаахан хавьс гарч бүг мэдхэр чих тавив. Эсгэрэг салгичгүй нам гүмд мордын төрө чимээ маш тод сонсогдно. Дээр нь лууя өвгний хаад нэг орилог чимээ гарав. Зүүн юм да. Эхэл ойрхон сонсогдох юм. Яг л эд хоёрыг тойроод байгаа мэт. Ийм бодох зөөрдөн энэ тэрснээс хойш бараг тасралтгүй хутсан арслангийн дуу гархан болсныг ажиглав. Арслан. Энэ нохоос очиж ховда. Гэзэр машиныхан гэрлийг ойрхон анивжуулав. Удсанчгүй тэр хоёрын хойноос морины шогшуулан ирж буй чимээ харсаар машины гэрэлд лууя орж ирж харагдав. Хажууд нь арслан даган шогшина. Өрнө өвгөн лууя өвгнийг досон очоод. Заах. Яагаад ингэж оройтов? Жамаг чинь олохгүй төрж гэж бодлоо. Зөнг юм да. Зайхан л тэргэл сард. Үйлгүй тэнгэр байсан атал ийм хурдан үйл бүрхэн гэж байхаа. Эмийн бодогтойгоо зэрэг зөөлөн морины сан бууж тушаад. Төрхөн л алдлаа шүү. Энэ хоохон гэрэл бичиж харагдаад. Дэрэг та хоёр гэж бодоод атууган тууж явсан гэнтэл алгуулчод. Тэгснэ нэлээд хугацааны дараа баруунтай харагдаад. Бэж хажуугаар нь зөрж хичгээд очих гэсэн оломл холдоод. Нөгөө жөтөрийн гэрлэл тоглоод байсан болол та. Азар арслан гоцож чимээ өгч байж л олж ирлээ. Дэгээгөө болж би энэ хоохон атууга манад хонох гэж байлаа. Тэгэхэд үүнийг нь сонссон навчаа өгшний айдас дотроос нь өөрөн ирэхгүй түүнийг эзэмдэв. Хөөе. Ямар ч газар хонох үлч хөвдө. Гайхуу байхаа та.
Юу л болов гэж дээ. Нутгийн эзэн юм байлгүй. Айхгүй л байвал гэм хөргөхгүй. Ойртчиж ирэхгүй. Чи дэмий бодоод байлгүй. Алив хоолон аяглаад өгөөч. Монгинат мартаж. Гэсээр хэдийн хөрсөн хоолон дахин халаагаад луя өвгөн төвгөв. Энэ зөөр бүрний өвгөн бодолд автан байлаа. Арзлангийн уцагтуултаагүй дээ. Гэм хол явсан байсан юм байх та. Ингэхэд дуган хаах нь орхив. Нөгөө гүйжгэлсэн нутгрууган гүйчих байх та. Өнөөдөр тэн би манаж хоны. Гэсээр босоход луя өвгөн. Энэ хоохны вэха. Шүнийн талдан солигдээ. Тэгээ би чамайг сэрэй. Тэр хүртэл сайн амраад ав. Гэсээр бүрний өвгөн мордон харанхуд луя өвгний хэлсэн зүг дуруухан шогшоолов. Шүн дундын үед бүрний өвгөн луя өвгнийг сэрэв. Луя өвгөн мордон дуруухан шогшоолно. Хэзээ үл сарнсан юм болоо. Бараач орсонгүй шүү. Хэмээн бодсоор явх хооронд мордын хаад нэг төргөг чимээ сонсогдож. Тэргэл сарн дадууных нь бараа сүүдэртэн үзэгдэв. Адуун нэлээд тогтож идээшилж байгаа бололтой байлаа. Луя өвгөн мориноос буугаад душихаараа доош болоход гарыг нь урд урагсан ногоо шухран авав. Энэ чинь ногоо юу та? Гэсээр газар тэмтрэн шалаг бол үнэхээр л ногоо гартанд баригдав. Луя өвгөн мориныхон хазар ногтойг тайлан чөдөрлөөд газар сууж тамхилах зурдан сүүдэрдэх адууган хаад нэг ажиглан суув. Ногоотой газар байгаа мал буцаж гөөхгүй л хаада. Навчаг эгөтэй дээрсэн гэж байсан. Бүрний ийм ногоотой газар буудалснаа яагаад дуртаагүй юм бол тоо. Хэмээн бодох зөөр ард нурнаас нь хүйтэн салхи хүлээж. Төөнийг нэвт гарах шиг болоход хамаг хийнийхэн шар ус босов. Зуны цагт баймгүй салхи байх чинь. Тэгтэн эмээлийн дэрлэн хойшгон хэвлээ. Данар явах ёстой. Энэ дудвал тэр дахиад гарч ирэх болно. Тэр үед хэн зогсоож чадахгүй шүү. Их нэгэн залуугийн шивнэх дунаар зөөрмөглөн байсан луя өвгөн сэрв. Өөрөнгөгээ хэдийн норж удалгүй нар мандагч төгч. Болсон ойр хавархан ажиглавал тэнэн урагсан ногоон талд адуун зүрэг нь тааваараа бэлжин идээшилж байгаа харагдав. Харин урдаас бүрний өвгөн ирж байгаа бололтой үзэгдэнэ. Луя өвгөн морин барин эмээлж байх хооронд бүрний өвгөн чирв. Ачин юм да. Өчигдөр орой гэгээд идэл буудалсан да. Ийм ногоотой тал бит хийхэл жалаг чарагдаагүй юм. Тэгтэл хөл шөрөг мурагсан ногоотой. Заахан тал нүд нэмэн өгн гараад ирэх гэж. Хэмээн бүрний өвгөн ирсэн даруйда их л гайхангүй ярихыг сонссон луя өвгөн. Эцэгхэн бодол автан байснаа газраас ногоо тастан хэзэг өндөрлээд. Хөгшрөөд сайн гархан байгаа юу даа чи?
яг харахгүй л ногоо байна. Бодит шүү. Гээд энийхийг оролдов. Бүрнээ өвгөн нас зүйдэр дарсан чи ийм газрыг харагдаагаа байлгүй дээ. Сонин юм. Ятарсан биднийг гороо дэлхий харсан биз. Нэгэн тэн дээрсэн хонь илүү зүйл бодоод яахав. Харин араас ирж байгаа хэдийгэн энтэн хүлээгээд малан жаал тэнхрүүлж яваад цааш хөдөлгөл яасан юм. Харин сайн мэдэхгүй л байна шүү. Энэ сайхан нутагт айлаар байхад ёстой. Өнөөдөр нутгийн айлтай нь уулзаад тэгээд болох уу? Гэж өрнөө өвгөн бодолд автан байхтан хариулав. Зоя өвгөн тэр чи бас тийм ёстой байх. Цагаан уучхад дээр гарагдаж байгаа толгод дээр гарч дуран хаяа та. Орэл байгаа байлгүй. Эмийн ярилцаад машин зүг алхаж цагаана. Энэ хооронд ч навча хөгшин босож цай ундаан чанж байлаа. Тэр хоёр жирэгтэй зэрэгцэн цай дэврэн буцлав. Зоя өвгөн цай ууж дуусаад дуруухан мурдаж морин сэлж бас өрнөө өвгөнд унааны мор авчирч өгөөд өг нутгийн айлтай уулзахаар хөдөлөв. Харин бүрнээ өвгөн адуухан хараг зурдан ойр унтны ус байгаа эсхийг шалгахаар мордов. Зоя өвгөн давгсаар нэгэн толгод дээр гарч борносон бууж газар завлан суугаад холоорыг ажиглан дуран хайцсав. Ургах наран гармагцад халуун төнөж хоосон бордол зэрэглээд үзэгдэнэ. Ойр хавьд айл гэмээр зүйл огтоос ажиглагдсангүй. Энэ үед бүрнээ өвгөн ногоо урагсан тэрхүү газрын дэхийг олдон байрлсан ширгэж чадсан цөөрөм дээр ирэв. Эцэгхэн уг газрыг тойрон ажиглаад цаашдаа өгөх нь. Харин түүнийг явж удсны дараа цөөрмийн голоос ус орхилон гарч үзэгдэнэ. Гуравдугаар хэсэг. Өдийнөр эд халахын алдад хоёр тийшхэн мордсон хоёрч ирэв. Энэ хооронд навчаа хөгшин хоолундны хаяа тал бодсон байлаа. Халуун наран цөөдөрлөх ганц зүйл нь өчигдөр орой босгосон жижиг майханч наран талаад доотор нь хор хараггүй болжээ. Зоя өвгөн этэн хөөгдөн эрдэл эндэн хүлээдэ гэж шийдсэн байртай хэлээд аяг цай ойшлон сов. Бүрнээ өвгөн нутгийн айлтай нь уулзаа юу зөвшөөрөл өгсөн үү? Үгүй. Энд айл бид хийхэл ойр амьд тэнч харагдсангүй. Эд хоноход яавал гэж. Эрдг нэг гэрэм босгож яваад би хэдэн хүүхэд рүүгэн амдаад мордээ. Тэгэхэд бүрнээ өвгөн навчаа хөгшин нарын хинхийнийхэн санаа ялимгүй зам байсан ч нэгэн шийдсэн бол бусдгүй зөрүүдийг нь мэдэх тул түүний үгээр болцгооно. Ингээд нэг гэр бараагаан барьж яваад өдийнэр буусан дараа Зоя өвгөн мордож өнөөх араас нь ирж яваа хэдрүүгийн хөдлөв. Өрнөө өвгөн навчаа хөгшин нар ойр зүрэг зэгцэх зүйлсийн амжуулсаар үлдэнэ. Нэг л мэдхэд нар дойшгон бууж тэнгэрийн хаяг улаан туяа зацруулсаар шингэв. Зоя өвгөн явсаар өнөөхд тэгэн хуулцж амжилгүй харанхуйтай золгов. Бид энэ золгож ийн. Тэм удаан явсан юм байх та.
Бид энэ хуулцахаар болсон байхад зорж гэнэ гэж баймааргүй юм. Өнөөдөр ч бас сар гарсангүй шүү. Нутагтаа байсан бол саргүй байсан ч алзахгүй. Гэхдээ энд нэг л тойроод байгаа юм шиг санагдах юм. Хэмээн бодсоор шогшуулах хооронд урдхан талд нь шар гэрэл ёлтон үзэгдэв. Луя өвгөн өнөө хэдийг ингэж бодогдсон мөрөндөө ташуурган урагш тавихав. Гэрэл рүү ойртохвард гэрэлний туяа додорж улаан болсоор. Илүү ойртон ирвэл гэрийн донор уг гэрэл гарч байгаа нь тодорхой болов. Луя өвгөн хэдий ур зүг рүү давхиж байсан ч өнөх гэрийн чанх урдаас нь очиж байгаахан ихэд гайхан явсаар. Тэрийн гадаа ирж орносон бов. Нохон дуу гарсангүй. Гадаа нь хонмол байгааг шинжиж байсангүй. Луя өвгөн чиг зүйлийг бодолгүй гэрийн өдөг дэлгэн додогчин оров. Орсон дараа нь Луя өвгөнд энэ хайл их л жигтэй санагдав. Өмгөр гэрийн гомерд түүний хүүгээс насаар дэмж ах биш залуу завлын сууж. Урд нь тавиатай харагдаг жижигхэн бор ширээн дээрх асаасан лаанаас өөр зүйл харагдсангүй. Луя өвгөн өөр төрж буй мэдрэмжийн залуугаас нуухыг оролдоод гэрийн зүүн талд очин завлын сууж өнөх залуутай мэд мэдэв. Амархан сайн байна уу? Амархан сайн явж байна уу? Ямар хэрэгээр энэ хоол яваа вүлээ? Гэж өнөх залуу хариулагтан Луя өвгөнийг их сонжин харахыг ажиглагтан Луя өвгөн "Мэндэ. Нутаг салхин нөөж явна. Эдэн хөөгд багмал таган араас ирж яваа юм. Тосож явах гээд явж байгаад аранхуу болгож өглөө. Хаанаас зорж явна та? Намайг Луя гэдэг. Манайх бүрдээ сумын айл. Нутагт бороо орлогыг хэцүүдэд. Ханга нутгийг зарин явахтан энэ үгээр дайрч гарч байгаа юм. Танайх энэ нутгийн айл уу? Гэхэд өнөх залуу хариу дууралгүй хэсэг Луя өвгнийг цоо ширтэн сууснаа. Намайг Гүнэ гэдэг. Та өнөөдөртөө хоноод явдаа. Харин өглөө өөрийн гэгээтэй оролдон цааш мардан байз. Тэгээд энэ нутгаас хордон гараарай. Бүх зүйл орой төгөө байгаа дээр. Эмийн хэлсэн дараагаар цааш харан хөвдөд өгөв. Луя өвгөн чим хэлэг гэлсэн юм болиж түүний хэлснээр болж энтэй хоноод өглөө явахар болов. Өрнө өвгөн бие засанган тэнгэрт хаадныг гэлтгэнэх ододыг ажиглан зогссон. Өнөөдөр дахиад л бүрхэг байгаа байх та. Одож сайн харагдахгүй юм. Гисээр гэрэл оров. Навч хөгшин эрхэн эргүүлэн май нүнши сууснаа өрнө өвгнийг орж ирэх үед нь болиж. Өвгөн минь хөөхтүүдтэйгэн уулзаа болов. Оройхон явсан даавгүй явж байгаа сайдаа. Зүгээр байлгүй дэхөө. Их юм бодоод юу гэхв. Эрдхэн амархгүй юу да. Гэсээр өрнө өвгөн хажуултан унтахаар хэвдэв. Харин навчаа хөгшин Луя өвгөн цанаа зовсоор сууж оцров. Өөрийн гэгээ муухан орсон дараа Луя өвгөн урагшаага мордон хөдөлөв. Төвний холдон одсны дараа өнөөхгөр хагаард сарнин алгуулна. Өрнө өвгөн морин бариад
атуундан шогшоолно. Явах замдан олгүй хүн байх худаг болов. Өндрөг нь ихэлэрх юм. Манай хэдэн мал ханахгүй шинжтэй. Ийм сайхан нутагт усгүй болохоор л айл буудаггүй байх нь. Ямар ч байсан унтны ус дайл юм. Гэсээр цааш мордов. Мандаг нартай уралдан луявган өнөх хэдтгэн уулзаад хойш хөдөлөв. Замдан хаануугаан ярьж тэндийн мал тэнхэрдэл байх болсон тухайхан өнөхөддөн хэлээд амжив. Эд явсаар нар бууж жаргахтай зэрэгцэн ирэв. Навч хөгшин чи малын дуу сонсоод гэрээс огд үсрэн гарч. Тэдний бараг харсан дарааг л саяныг тайвширч буун элхэн гэрээхэн үүдэн зогссон. Хонь малан хотлоож хоолунд гэсээр оройч болов. Цогоо дархан нар ганц юм хувааж явахаар тохиролцоод гэрээс зайдуухан майхан босгож малаа манж хонох нэрэдлэр уухар болцгов. Хаадны хураг шиг майлалтж арслан хуцаг чимээнээс өөр аниргүй нам гүмшин. Дахиад л хурамс тэнгэр зүсээ өөрчилж. Одэр гисэн нуух мэд үүлэс бүрхэн дазхаран хүнээлжээ. Бүрнөө өвгөнтөл энэ байдал их л сонь санагдана. Дархан цогоо хоёр гэрийн хэдийг унтал хүлээсээр шүн болгож. Цогоо цэцгээс нүүн авчирсан хоёр шил архин гарган урдаан тавиад. Заах. Олзон тэхэл ядарлаа. Айл жалан тайлнах. Гэсээр модон бор тагш ингрээсийн гарган дээлнийхээ ханцугаар хэд тодорхойг нь тойруулан харжээд урд хан задлан дүүрэхэд дараханд барив. Дархан ч хэдэн толроохон хальт тайлтхан сорж мөргөөд гүнзгий амьсгаа нэг авснаа ёроолыг нь харан буцаагаад өгөв. Ин уусаар хоёр шил арх барагдах үед шүн түнд болов. Дархан суусан газраа жигээрээ дасран хой савнгоожаад тэр жигтэн унтаад өгөв. Цогоо түүнийг хэзэг шоолон байсан маахнаас гарч бийцэс хараалхав. Тэрж бас нилээн болжээ. Хөлөг урд хоноо хоруулан арай гэж маахнаас жоох молдоод. Бич эмхэн юмд тасард хүн биш дээ. Яхав дахиад нэг байсан болж даанч дархан муу шар тасарч их юм. Хүн ч бол та гэж өөртгөн ярьж идэм бие засан зогсох үед. Гэх чимээ нам гүмийг зөсөн түн сонсогдов. Цогоо чимээ гараг зүг рүү харавал газраас нэг зүйл гэрэлтэн үзэгдэв. Өнөөх хоолоо дахиад л. Гэж дахин шимнэв. Ингэж байж юу өгөх гэдэг юм гэж согтсон том юуж бодолгүй тэр гэлтгэнэх зүйлийг авахаар алхав. Ойртож очиод доош өвдгөрөн битхийн суугаад өнөөх зүйлийг газраас авч үрэлцэх нүдэрээ арай гэж тойруулан харна. Юу дэн алто гэд түүнийг шинжин байх хооронд час хийх муухай нэг орчлонг бүрхэн доолдож. Чи наадхан ам.
Одоохгүй. Би гаргах нь. Эсэр анхаард айжуухан сарнана. Зайлаар жоохон багтаа. Юм сонсдог болж. Гэхдээ өнөөх газраас авсан зүйлийн өвөрдлөд басав. Энэ үедэж арслан хоцсаар түүн дээр ирнэ. Цогоо майхандан орсон даруйдаал тэржигтийн тасрангойж яв. Дөрөвдүгээр хэсэг. Өглөөний нарж өрдийн гэдэлд төнсөр. Майхан бөгчин болж амьсгал давхцуулан халахад цогоо сэрв. Аграхнуу гэлтэй өвдөг толгойхон барьсаар арай гэж майхнаас гарч ирвэл өнөө хитэн хэдийнэ босоод барайг үйлдсэн нэг гэрийн барьж ярагдав. Цогоо чи бие засахаар майхнаас холдох үед ингрэс нь газар битхийн юм очив. Доош тонгон газар унсан зүйлийг авч үзвэл цав цагаан өвгийг антдаг чөлөө байлаа. Энийг би яахлааран өвөрдөлсөн байдаг үлээ. Гэмийн бодогтон өнөө чөлөөг хологч нь чулуудж ирэхв. Тэрээр өчигдөр өрөөний явдлыг ордоос мартчихъя. Би засчаад буцан алхах үед бүрнөө өвгөн их л уцаартай байх бололтой. Түүнийг дасан ирээд боломжолдуулал харуулсан уучих юм аа. Жийв. Өглөө үүрээр хон бэлжиж. Тэр хойно харагдаж байна. Шигон толгоолоод байгаа болоо л та. Өнөөдөр хоног хэд хуваа зурслах хэрэгтэй болох байх. Тэр хүртэл хонь дээр байж үчи. Гэж их л омогтой хэлэхэд өрнөж үг дуугүйхэн моцоглон асан хонлууган давхив. Харин лууя өгөн залуу хөөгдөд хаад нэг ууж идэх юм байлгүй яахав. Хатуу хандаад байж болохгүй шүү. Ядаж цайг нь уулгахгүй. Гэж цогоог баг зэрэг өмөрөн хэлэхэд өрнөө өвгөн юм хэлэлгүй цогоогийн араас харсаар үлдэв. Цогоо явсаар толгой хоног үүсэн ирвэл усан мэлтэлцэн баг цөөрмөөс хэдэн хон ундаалж өгөхийг үзэв. Хоног хувааж услах хэрэггүй шивтэй. Энийг хараагүй гэдэг нь гард заагүй. Эд малаа уцалж чад очивол өнөөдөр дулаав дахиад өглөхгүй. Гэж санахтан үлдсэн малан зөөрмөрөө шахав. Цаг гарангийн дараа малан бүрэн ханжээ. Цогоо малан цөөрмөс урагш гарахан гэрийн цог хөдөлгөөд гэрлүүгэн давхив. Дөөний гэрдэн ирэхэд хэдийн гэр бараагаан барьж гисэн. Дархан адуундан явсан байв. Дөөний гэрдэн ороход бүрнээ өвгөн явжээ. Хонин дээр байж вэ гэсэн байхаа. Би уухсан авчихад жам дээр очих гэж байлаа. Гэхэд цогоо данхнаас хүйтэн цай аяглаад ууж дуудсан дараахан Мишель тодруулан. Энэ хойно зөөрөн байна лээ. Тэнд малан усалж чад ирлээ. Гэсээр бардам зөөгд өрнөө өвгний царай хөвсхийн өөрчлөгдөд. Юу? Хаана байна? Устай гинэ. Гэж их л гайхсан байртай харахад цогоо. Тийм ээ. Устай. Та чинь яав да. Сүнс харсан хүн шиг. Гэхэд хэдэн хором хөшиж оргисон бүрнээ өвгөн юуж вэ штэ. Осолсон бол ямаа да. Жи яваад оогосан аваад ал заран баруун тишээхэн явбал олгүй жалганы цаана нэг ходог байгаа. Эмийн цагаад төвнийг явуулав. Намайг очиход
Хот чагсан нэг зөөрмөл байсан да. Эдийдээ ус тавилж хов. Энэ нэг л нөөдөө газар ирээд бууж гисэн юм биш байгаа да. Гэж хардагтан өнөг зөөрөм рүү явхаар болов. Өнөг зөөрөм төр ирвэл үнэхээр л цогоогийн хэлсэн үнэн байв. Саяхан л ирж үзэхэд ширгэж хатаад хагарсан байсан зөөрөм эдийнэ дүүрэн устай болж гисэн мэлтэлцэж байлаа. Бүрэн өвгөн ойр тойрны хэсэг ажин зогсоод буцав. Энэ нэг л учиртай да. Яагаад ийм газар хүн битгий хэл. Малам таньж харагдахгүй байна. Дээр нь орой бүрхэх харанхой. Яг нэрээд бууж ховда. Эсэр луя өвгөнтэй ярилцахаар яаран давхих нь. Төвний гэрдэн ирэхэд нэгэн залуу ирж ирсэн луя өвгөнтэй ярилцаж харагдав. Бүрнээ өвгөн "За, амархан сайн байна уу?" гэж мэд мэдээд өг хоёрын ярианд орохоор ойртон сав. Луя өвгөн "Бид холоос явуулсан. Мал хэдийн тамир дэнхэгэн бараад ирсэн байна. Хэд хоног энэ дэм байна. Мал дэнхэрхээр жайшхан яваад л өгнө. Бид өөр сумдын хүмүүс ч нэг улсын тэр тусман нэг аймгийн улс. Тийм байхад хэдэн адаг нөгөө харамлаад юу хөвдөө." Гэт их л ууртай сов. Бидэнд хэлсэн. Эндээс хордон нүүснэ нь та бидэнд л хэрэгтэй. Гэж өнөөх залуу хэлэхэд бүрнээ өвгөн "Өчрэг нь элэж болох уу? Энд яагаад бууж болохгүй" гэж. Ийм сайхан ногоотой. Уухстай газар малчин бидний жаргалын орон болсон. Дэм байхад яагаад болохгүй гэж. Эмийн энэ газрын талаар мэдхийг оролдоход залуу бүрнээ өвгөн лөө их л нухацтай харснаа. Оройтвол дараа нь лама барих вэ гэд босон гэрээс харав. Харин бүрнээ өвгөн явсан дээр биш үү. Мал жайшхан явагтагаал байна. Тэгээд чи энэ газар нэг л яоцог шинжтэй. Жамд хэлсэн дээ. Нөгөө зөөрөм. Сая очиж үзлээ. Устай болж. Энэ залуу нэг зүйл сануулад байх шиг. Жижиг нэрэ. Богч өтгөрдөө нүдэг гэх гээд байна уу? Дэм байсан ч хоосон бэйгүү зүйлс амьд бидэнд хор юу болох вэ? Дэгжилэх нөмөр байвал эндээ салаад яв. Би лав явахгүй. Гэж зөрүүдэлсээр босов. Бүрнээ өвгөн энэ олон жил айлсаахалт явлаа. Танихгүй газар ирсэн дараахан муудалцаад юу гэх хөвдөө хөө. Жийсэн бодоор. Гэхэд луя өвгөн юм нэмж хэлсэнгүй гэрээс гарав. Өг хоёрын гэрэг төрнөөс хойш сонсож байсан цэцгээ бүрнээ өвгөнд цааyaглан өгөх зурдан. Тэгэд яах вүлээ аваа? Үнэхээр тийм зүйлтэй газар гэж юу? Гэд их л сандарсан харагдаад бүрнээ өвгөн бэр ач хоёрынхон санааг зовоохгүй гэж бодохдоо үгүй дээ хүмүүс. Аав нь энэ зөрүүд өвгнийг л явуулах гэж байсан юм. Даанч зөрүү зан нь дээлдсэнгүй. Их юм бодод хэрэггүй дээ. Эмээхэд
Зэцгийн санаа сайн нэг амарч байгаа харагдана. Энэ зөнөг толгойг орхиод явж болохгүй. Энд байвал хэдэн хүүхдэд маань муу зүйл болохгүй л байгаасай. Өх тэнгэр минь биднийг хэд хоног арж үзээрэй. Гэд дотор нууцхан залбирсаар аяг цагаан уучлан сов. Оройч болж гадаа хүлээлэг бүрхийдээ залгажээ. Өнөө готлуулахаар гэр өдөгөн шахаж орхиход дархан унааны 2 мөрөн чөдөрлөхөөр чааш тавихав. Гэгээ тасарч харанхуй болох төгсөн тул ойрхав тийм сайн харагдахааргүй болжээ. Дархан 2 гэрээс нэлийн зайд өхөн очиод 2 мөрөн чөдөрлөх санаатай зогсоход нүднийх нь буланд харанхуй татах үзүүрд тоос манарч харагдав. Дархан ч буцан моринд мордод дэр зүг рүү яаран давхив. Атуг нь бараан хар зүд урагш илтэж өгөх хүзв. Дархан ч юу гэхээ мэдээгүй хэсэг харсан нь тэмхийхэрэн орилон. Дашууран толгой тэгүрэн эргүүлэг адурахан ойртвол өнөх хар зүйл харанхуй орчлог нөмөрж түнэр харанхуй болохтой зэрэгцэн агаард хэдэн тийшгэн хуваагтан зармин алгуулав. Үүнийг дархан харж амжсангүй. Дархан атуган сайн нэг тогтоогоод хоош хэсэг туугаад орхив. Юу байсан бэ? Зай харанхуйд буруу харсан юм баг та. Шоу байсан гэж бодоход тийм том шоу байх билүү? Харанхуй сүудэрдэд сайн харж чадсангүй. За, юу л вэ гэж дээ. Буруу харсан байх. Гэж бодсоор гэрлүүгийн төхөв. Тавдугаар хэсэг. Шөнөөлж үгэд гүн ойрондон автана. Амглын шин аялаг саран тэнгэрт харжээ. Дэргэл саран айжуухан хөвж. Орвогийн харанхуйг үтэн гэрэлдүүлнэ. Готлон хэвдсэн мал халуун хэвдрээсэн өндиж майлалдэж ямар нэгэн зүйлс үргэж бүүчмээ гарав. Энэ чимээнэр нойр нь холдсон бүрний өвгөн сэрв. Увцсан өмсөж яваад гэрээсэн гарав. Хотолсон хоньныхон зүг хойш харвал хонь 2 хуваагдаж бөөгнөрөд. Хуваагдсан 2 хоньных нь голд түнтэйсэн хар зүйл үзэгдэв. Бүрний өвгөн хаадаг чимээ гархан ойртов. Бүрнийгийн дууг сонссон бололтой. Өнөх хар зүйл чинь харанхуй руу давхин алгуулав. Энэ юу вэ? Амтэн шиг харагдах юм. Арслан юм байх та. Өөр амтэн хэрэлсэн бол арслан хоцох яцтай. Зөөлөг чинь яагаад мал давин хэвдүүлэхгүй үргээгээд байна. Эмэн бодов. Халуун хэвдрээсэн өндөөсөн мал бэлчиж магадгүй гэж бодсон дон хэсэг ажин зогсоод ихэнх нь буцан хэвдсэн дараа амархаар гэрдэн оров. Хэрхэгч үйлгүй тэнгэрээс нардын кэгрэн шарсаар дээш хөрөв. Дархан адууган цөөрөм рүү шахаж услаад цөөрмийн дээхэн байх жижигхэн бор толгод дээр гарan хойр хавийг дурандав. Түүнийг энэ дурандан байхад дуранд нь цөөрмийн зөвхөн талд зэрэглээдэн байх цав цагаан гэр тусав. Энэ юу айл вэ? Ийм айл байхгүй л байх шиг байсан да. Би өчигдөрхөн адууган тэр хавьяас хураасан. Өнөөдөр өглөө буусан юм байх та.
Эмээн бодогтон очиж мэд мэдхээр мордов. Дорнод нь тийм ч хол харагдаагүй ч зэрэглэйтэн байсаар нийлэн хол явсны дараа гадаа нь сайн нэгэрв. Морин мал унаа тэрэг байсангүй. Гадаа нь хонь хотолдог шинжиж байсангүй. Өнөөдөр нүүж ирсэн айл бахна. Илүү гэрэн төрөлөд авчирсан юм байх та. Хүн байхгүй л байхна гэж бодоод бууцсан яв гэхэд ард нь хаалга сэвхийн онгогт болдов. Дархан өнөх гэрлүү эргэн харвал уг гэрийн дотроос "Ороо дээрээ чамайг хүлээж байлаа" гэмээх түүнийг дуудаг эхэл шингэн хоолой сонсогдов. Дархан тэр хэрэг хажирхалтай санагдсангүй. Харин ч сонирхолтой санагдсан тул гэрлөө оров. Гэрийн хойморд байрлуулан тавьсан том төлний урд хар болсон зэнхэр торог нүмерсэн бүсгүй. Урдаас урд харуулсан алхуурхан самнан сон. Дархан "Сайн байна уу? Чи намайг мэддэг хэрэггүй?" гэж сандарсан байртай асуун зогсоход өнөөх бүсгүй их л ялтамхан хоолоогоор инээсний. "Мэднэ. Би сайн мэдэн шүү чамайг. Илүүч мэдхийг хүсэж байна." "Ойлоо өмнө нь уулзаж байсан гэж юу? Танах хаанаас ирэв?" гэхэд бүсгүй "Тийм ээ. Уулзаж байсан. Чи санахгүй байна гэж юу? Манай хэнтхийн айл. Би үргэлжил энд байсан. Чамайг хүлээгээд" гэв. Бүсгүй энэ ялтамхан хоолойг сонсох бүрд Дархан өөрийн мэдэлгүй түүнд ховстуулах мэд болно. Ийм сайхан хоолойтой бүсгүй царай нь ямар уугаа бол. Эмийн бодон зогсоход бүсгүй түүний бодлыг мэдсэн гэлтэй гоош эргэн харав. Үнэхээр л дуу алдаж ухаан балартан үзэсгэлэн төгс. Царайндан үйлэлэг инээмсэл тодруулсан харагдана. Бүсгүй төрхийг харсан даруйдал Дархан ухаанаа алдаж дурлах шиг. Энэ бүсгүйг л өөрийн болгож байвал юу ч байсан хамаагүй хийсэн ч яах вэ гэж бодол өөрийн ирэхгүй толгойд нь зурсхийн орж ирэв. Түүнийг ийм бүсгүйн төрхийг бишрэн ухаанаа алдан нүдийн бүсгүйгээс салгаж ядан зогсоход бүсгүй дүүн рүү ордиж "Чи намайг өөрийн болгомоор байна уу? Тэгвэл надад дөрвөн ширхэг чулуулаа байдаг. Тэгвэл би чиний болно. Хаанаас олохыг чинь зөвд нойрондоо хараарай" гэх бүсгэн хоолой Дархны чихэн дээр зөөлөн амьсгалтайхан зэрэг зөөлөн шивнэв. Нэг л мэтгэд Дархан өнөөх гэрээс хэдийн гарч ирсэн. Мордон давхиж байлаа. Сүүлийн хэдэн хормын дурсамж түүний толгооноос зогтон олдсон мэт. Зөвхөн тэр хоолой, тэр бүсгүй төрхийг төсөөлсөөр. Энэ удаа би хаалтаа хийхгүй. Бохоргийг чинь энэ залуу өвдөн. Тооны дараа би энэ бүх хүмүүсийг хороож дараа нь чиний хөөгч өрдөн авах болно гэж муухай инээд өнөөх гэрийн дотроос сонсогдож удалгүй агаар сарнин алгуулав. Дархан явсаар
сайн нэг гэрдэн иржээ. Навчай хогшин. Миний хөө ядарсан уу? Ээжийн хоол хийсэн. Идчихэ жоохон амар. Тэгэхэд дархан хоол идэх хүсэлгүй байгааг хэлээд орон дээрэн очин хэвдээд өнөөх бүсгийг төсөөлсөөр нүдэн гэнэв. Намуухан салхи сэвэлдсэн ногоон талд дархан сэрв. Ойр тойрнон ажиглан харвал дөөнд энэ газар их л танил харагдав. Дархан өөрөөгөө яагаад энд байгааг гайхан бодогцоор гэнэт хөөтөн салхи цэвэрхийн үлээж зэлмэг тэнгэрийг үүлэц орон бүүдийч тасралтгүй чангаар унших номын дуу чанх ардан гарав. Дархан эргэж харвал сая уулдсан өнөөх бүсгүй гэр харагдав. Гэрийг тойрон дөрвөн лам сууж ном хорно. Номын дуу улам чангарах үед гэрийн хаалга дэлгэгдэн дотроос нь өнөөх бүсгүй гарах гэж хичээн харагдахаж гэрээс гарч чадахгүй байгаа бололтой байв. Дархан яран гэр дойрдон бүсгүүд гараан сунган түүнийг гэрийн үдэр тадан гарах гэж хичээсэн чи биеинтэн хурж чадсангүй. Бүсгүй нулимстай нүдэрийн дархан өөд хараад тусламжгүй ойлов. Дархан юу ч хийж чадахгүй сандран зогсох оронд юу л гэр гал давтан шатаж эхлэв. Бүсгүй орилох дөө номын дууг даван гараад тасрав. Дархан дөрөн лам дээр ээж дараалан гүн очиж зогсоохыг оролдсон хэдий ч болсонгүй. Удсанчгүй гэр бүрэн шатаж дуусахтай зэрэгцэн өнөөх дөрөн ламч агаард сарнан алга болов. Чадсан гэрийн бөөржийг хийсэн алга болж оронд нь цэлмэг цөөрөн тогтож дөрвөн ламын сууж байсан газар цагаан гантиг чулуу гэрэлтэж харагдаад дархан зүүтнээс сэрв. Хэдийн гата харанхуй болжээ. Луя үгэн навча хөгшин нар амарсан харагдав. Юу вэ? Ямар хэцүүд байв? Яг л бодод мэт. Би хэрүүтэн унтсан юм бол. Хэмээн бодон суух үед гэрийн хаалга хойш савгдан өнгөж. Гаднаас өнөөх бүсгүй хоолой төвнийг дуудаж сонсогдов. Дархан ч хэрээс яран гарвал бүсгүй урд хар үсээ салхинд намируулан хийсгээд төвний хөлийн мишэл тодорхойлсаар зогсож байв. Дархан энэ харанхуйд яаж ирэв? Бас хэмээн үгэн дуусгаж амжаагүй байхад бүсгүй. Чи сая зүүдэлсэн биз дээ гэв. Тийм ээ. Тэр зүүдэнд чи байсан. Яг ямар учиртай зүүд вэ? Чи мэдэх хэрэггүй? Тийм ээ. Би чамд харуулсан учраас л чи зүүдэлсэн юм. Тэр надад тохиолдсон цойл. Чи битгий хагаарай. Би одоо чамд гихтэн хоригдож байгаа. Юу? Хин чам хорив? Хаана хоригдож байгаа гэж? Энэ газар намайг үүр төгссөн. Хаашинч гаргахгүй гэж. Яагаад вэ? Яагаад тэгэв? Намайг өөрийн болгож чадаагүй болохоор хоорондоо ийм зүйл хийсэн. Тэр залуу муу хүн. Хэрвээ чи надад туслаад тэр дөрвөн чулууг аваад ирвэл би чиний их болно. Надад туслах сайхан сэтгэлтэй хүнийг маш удаан хүлээлээ.
Гэхдээ өсвөө зэвхүүдэн гараараа дарахны нүрийг зөөлөн хэлв. Дарахан ч төвний хүйтэн гарнаас тасаатгаад "Туслана. Би чамд туслана" гэд инэмцэглэв. Тэр өсвөөд бүрэн татагдж ховс дуулах мэд ухаанаач алдаж одоо зөвхөн түүний төлөө амьдрах ёстой мэтэл болсон байв. Зурдугаар хэсэг. Өөрийн бүрэнхийдээ оролтон дарахан хааныг тийчгээ яаран хөдөлөв. Үүнийг гүнээ алсаас хар цогсоод мандах нартай зэрэгцэн сарнин алгуулав. Өд дүнд болсон ч дарахан босож ирсэнгүй. Навчаа өгшин хүүдэн санаа зовсоор суухад луя өвхөн тундаа явсан биз гэсээр их тоосонгүй. Энэ үед чи дарахан чихэнд нь дуулдах бүсгэн хоолойг даган явсаар ногоо халиуран урагсан нутгийн загд очоод очсон газраас ямар нэгэн цөөлийг хичээнгүйлэн хайж харав. Энд л байх ёстой. Би чамайг аварна гэж амандан буутнан өгүүлсээр тэгж явсаар газраас өвгөө цагаан бууран хич болов аван өөртөө хийхин алдад гүнэгийн дуу ардан гарав. Дарахан өнөөх чулууг тасаатан өөрдөн хийгээд хойш харвал гүнээ наадхан чи авч болохгүй. Чамд л аюултай шүү. Чи юу хийж байгааг мэдэхгүй байна. Одоо хүмүүсаагаа тавь. Эмээхэд дарахан түүний үгийг сонссон шинжгүй. Дараагийнх гэсээр моцикл дээр мордох үед гүнээ чи түүнийг зэрэж болохгүй. Тэр чиний харж байгаа шиг сайхан бүсгүй биш. Тэр бол чөтгөр гэж хэлэхэд түүний энэ үг дараханд хүрсэн бололтой. Хүүхэн хараан ширэгж цайсан нүдэр дарахан гүнийг цооширдээд чи бахнэ. Науш. Алан таашмаг. Гэхдээ дарахан гүнийг доош унахаар оролдоод түүн рүү үсрэхэд хоосон агаар самардаад өөрөн газар битгий унав. Түүний газраас өндөөхөд гүнээ хэдийн алаг болсон байв. Дарахан би тэр навшиж ностогч өглөө. Одоо чамайг аварна гэсээр моцикл дээр мордон цайж хөдөлөв. Одоо дараханд эрүүл ухаан гэх зүйл байхаан байж зөвхөн өрөөх бүсгэн хоол төрөх харагдаж түүний хэлсэн өгвөрийг хийх хүсэлтэн бүрэн хостуулсан байв. Гүнээ би үнийг зогсоож чадахгүй нэ. Бүх зүйл дуусахаас өмнө надад тусламж хэрэгтэй. Ийн хэлээд хааныг тийшгэн яарав. Өрнө өвгөн гэр цоохоос залгсан тул биенийхэн жилээ гаргах санаатай хоны өсөл хар хойч мордов. Замдан тэр өшөдөр шөнийн тухай бодсоор явлаа. Би харахгүй нэг зүйл харсан. Арслан гэж бодсон ч би шилвэг шиг болсон. Нэг л учиртай. Луя явахгүй байвал эдэн хөөгдөн аваад хоош хөдлөө. Ерөн л тэгээ. Эмэн шийдэхтэн мориндон ташуур өгөх үед чи хаашаач явахгүй. Эндээс хэн чамд гарахгүй. Бөгөөд миний зарц барлаг болно. Гэхдээ яг хардан чихэнд нь маш ойрхон сонсогдов. Өрний өвгөн хойш харвал саарл үсэн цэгсэж
Ширгсэн нүднээс нь улаан туяа гэрэлтэн байдгаараа ангайсан амнаас нь өдө цовон гоожих. Зэвхий зайсан эмэгтэй хүний царай түүний нүүрэн толгов. Бүрний өвгөн сандрагтаа мориносон ойчин ухаан алдав. Бүрний өвгөн ухаан орвол хэдийн гадаа харанхуй болжээ. Бүрний өвгөн гэрдэн орон дээрэн хэвдэн. Түүний хажууд цэцгээ эхэл сандарсан харагдана. Бүрний өвгөнийг ухаан орхийг харсан цэцгээ "Та минь яаж хөвдө? Халуун наранд наршаад хамаагүй яваад би тань дийлэхгүй шүү. Таныг цогоо олоогүй бол юу ч болох байсан билээ" гэдэг хоёр нүднээсээ совдон нулимс тусаан сов. "Да хэдийнхэн санааг зовоож өгвөө да. Моцоныг өвгөн. Та хэдэд өвдөж гайвуулахгүй л явж их юмсан" гэхэд цэцгээ "Атанаас гэрдээ бай. Би тэнхэрдэл морь унана гэж ярихгүй шүү." "Ойлголоо охин минь. Ингэхэд бүжин охин яагав?" "Төрүүлээд унтсан. Та хоол идэж ядах нь. Би танд жоохон шил хийсэн. Халаагаа дээрээ" хэмээн босоход бүрний өвгөн цэцгийн гараас атгаад "Эрэггүй дээ. Та хоёр ч гэсэн орж ямаар. Аав нь өлсөхгүй байна. Ингэсгээд буцаад унтлаа" гэв. Харин цогоо үг хэлсэнгүй. Бүрний өвгөн хар зогсоод гэрээс гарав. Аавынхан алжиглаа гэж бодохдоо тэр үнийхээр айж. Цайныг ухаан орохт нь хичнээн баярлаж санаа намарсан ч одоо хүртэл сэтгэлийг нь зовирлуулах бодлоос салж чадсангүй. Түүнийг хийн зогсох үед түүн дээр лууяа өвгөн ирв. "Ингэхэд дарах муу зөлөг чамд юм хэлээгүй юу?" Зогоо анхаарлаа лууяа өвгөн зүг хандуулж "Юу ч хэлээгүй дээ. Юу болов?" "Өглөө гарсан юм. Одоо хүртэл байдаггүй. Тэнэд явж хавда. Ойр хавьд айл байхгүй л юмсан. Бидэнд хэлэхгүйгээр хол явахгүй л хүнтэй. Ямар нэгэн болоогүй байгаа да." "Харин тийм ээ. Гайгүй л байгаасай. Муу навч минь энэ шин нойргүй хонхонтэй" гэдэг гэртэн орхоор чайшхан явав. Гэрийн үүд онгоож цэцгээ харж ирв. "Дархан одоо хүртэл ирээгүй юм уу? Ээж аавынхаа санааг зовооход хаа явдаг байна? Дэрэг бид яаж мэдэх вэ дээ? Орж амраа. Аав унтчих уу? Тэглээ. Ойр сум бараадан эмчэд үзүүлэх үү? Тэгнэ. Ямар ч байсан маргааш дарахны хайх болох нь." Эмэн ярилцаад энэ хоёрж унтахаар яв. Харин бүрний өвгөн цэцгийг гарсан дараа нүдээ нээж үндийн босоод өдрийн болсон зүйлийн талаар бодно. Тэрээр хүүхдүүдийн санааг зовоохгүй гэсэнтэн тэр тухай ам нээгээгүй юм. "Тэр юу вэ? Энэ нутгийн богжод төгөрөө хаанал ирээд бууж хавта. Цанаг толгой. Өгчин хүний насгүй болсон би. Эдэн хүүхдүүдтэй гайдарч хвота" гэсээр их л санаа зовонгүй хэвтэв. Гэнэт
тоон дээр юм сүйтгэх шиг болгоод өрнөө үхэн дээш харвал үүдийсэн хар зүйл тооныг нь тагалсан харагдав. Өрнөө үхэн гэрлэн асаавал өнөөх өдрийн харсан эмэгтэй чинь тоонон дээр байдгаараа хэдэн мөчөнд дэлгэн толгойн доош унжуулан өрнөө үгэнгөөд ширтэн байлаа. Хэдэн хөө өгцөр чи наадтай явах гэж өнөөх эмэгтэй их л ёжлон бүрнөө үгнээс асуув. Бүрнөө үгэн чи яг юу гэж вэ? Эдэн хөөгдөдийг минь давин хөлтэй. Заавал хүн авах бол намайг хав. Одоохгүй ирж явах болно. Гэсээр цаашгаа маш хурдан замхран алга болов. Өрнөө үхэн амдан мэддэг майн дарнан уншаад гэрийн хомирд байх авдран уудлан нандинг боосон буудалтай судраг арган эдэнтэй хайдас аваад задалвал дотроос нь хар хорхой дойшон асгаран гожив. Энд чинь юу болох нь вэ? Хөх тэнгэр минь биднийг харж үзээч. Долдугаар хэсэг. Жиханан. Би чиний хэлсэн бүх чулууг дүүгээ тэрлээ. Одоо чи эргчлэгтэй болно. Тэгээд наадтай хамт байна. Гэж дархан цөөрмийн захад бохирон суугаад өглөн. Удсан ч үгүй түүний араас цэвгийн хүүдэн гар нүрийг нилээд чихэндэн зөөлхөн шивнэв. Чи сайн байлаа. Чамайг би амьд үлдээ нэ. Эйн хэлээд дархны хажуугаар бараан хар зүйл цөөрмийн ус руу бүлхийн оров. Дархан надтай байна. Би чиний хажуунаас холдохгүй. Гэсээр цөөрмийн ус руу араас нь орохоор мөлхөв. Энэ үедээ цөөрмийн ус хөө сахруулан буцалж улаанцсан өнгөтэй болж тэхийг олоос нь өнөөх эмэгтэй орчлон жичрүүлж айдас давтуулам инээсээр гарч ирэв. Ингэж нэг эргчлөөтэй боллоо. Намайг харсан та нарын удамыг өөрийнх нь зарцаа болгоно. Өсгүй ийм хэлээд цаашиг нисэн одоход цөөрмийн дээр бөөгнөрөх бараан хар үлсэж таран орчлон бүрхв. Дархан үтгий явж би чамгүй чадахгүй гэсээр ардан үлдэв. Шөнө гэрийн өдөр хойшхон дэлгэгдэн онгоход навчаа хөгшин зэрв. Үүдгөн харуул дархан зогсож харагдав. Миний хөрөөр юу? Хаа яваад ирэв? Ядарсан уу? Гэж навчаа хөгшин санаа зовонгүй дархнаас асуухад дархан хариу хэлэх нь битгийх л хөдөлгөөн чийлгүй өөдөнд таг хөшин зогссоор. Энэ үеэр чи лоя үгэн сэрж дархны харав. Жичин элосан ягав. Юундан үүдэн зогсоод байгаа юм. Жигэн айлгах гэё. Гэхдээ хажуу тийшгэн өндөж гэрлэн асаахад саяхан л үүдэн зогсон байсан дархан алга байхан тэр. Навчаа хөгшин дуулдаад. Юу вэ? Сая хүмүүн байсан шүү дээ. Хаашаа алга болчих вэ? Тэгэхэд лоя өвгөн ноо зөлөгч нь хөгшин ээжигэн айлгах гэдэг юм баг та. Ээж нэлийн уцаарлангүй дээл нөмрөн гэрээс гарвал гэрээ зайд өхөн дархан зогсож байгаа бололтой.
Арслан тэр зөвхөрөө худсаар гэрийн хаяан зогссон. Луя өвгөн дархан жижин яагав. Гэсэр дархан зүгэлхав. Түүнд ойртон очин алддаг гэрээс навчи хөгшний дуу гараад тасрав. Луя өвгөнч буцсан гэрд орвол навчи хөгшин харагдсангүй. Зандарсан луя өвгөн буцсан гэрээс гарвал дарханч харагдсангүй. Энэ үеэрч өрнө өвгөн цогооноор гарч ирэв. Өрнө өвгөн ч луя өвгөн дээр ирээд юу болов? Ясангих чимээтэй байх юм. Тэгэхэд луя өвгөн навчи минь алгуулж оглоо. Сая дархан эрг шиг болоод намайг гэрээс гарах хоорондол навчи минь алгуулж оглоо гэв. Зогооч үүнийг нь сонсоод ойр хаваархан шалгахаар болов. Өрнө өвгөн ч мөн адил гайхаар болж тарцгав. Тэр гур бие биенээсээ холдоод удалгүй луя өвгөний хөлнөөс нэг зүйл тадан унгаад хойш нь чирж эхлэв. Луя өвгөн мултрах гэж тэнцэлд хэдиж хоосон газар самардахаас өөр тусыг эс олно. Энэ үеэр гүний гарч ирэв. Луя өвгөнийг чиржгүй зүйлийн гарн дундуур нь ташууран буулгах үед сая нэг луя өвгөнийг 50 хойш өгрөв. Гүнээ ор гэртэн хурдан ор гэж луя өвгөнд хандаад 10 үед уусан алга болох шиг болов. Чиний сүнсийг аваагүйд талархах хэрэгтэй байсан юм та. Яахав? Атаач чамайг хөөрийнхэн зарцуулахад оройтойгүй. Яг л түүнтэй адил гэж гүнэгийн урдхан доторх бараан хар зүйл өсгүй хүний төрхөнд ороод хэлэхтэн зэрэгцэн. Түүний цаана их л танил хүн зогсоно. Гүнээ өвгөн ламтан таачна гэхэд өнөх үсгүй. Энэ одоо чиний үгийг сонсохгүй. Бүрэн минийх болсон. Одоохгүй чийч гэсэн минийх болно. Хэмээсээр гүнээ рүү дайрав. Гүнээ бүсгэн өдөөс танилцалд хэдиж төвний хүч чадал дутан дээлдгийн алдад. Хоёр гэрийн голоос цагаан өнөг үсрэн гарч ирээд бүсгийн хөлнөөс зууж гүнээгээс холдуулан цайж ноцолдож эхлэв. Цагоо бүрнээ луя өвгөн нар энэ үйлдэлийг нүдэрийн хар зогсохоос өөр зүйл эсхийн. Ийм тэнцэн байгаад бүсгүй дээлд бололтой. Ошхон ухраад сарнав. Гүнээ чинь үед алга болсон байв. Харин өнөөх гинт гарч ирсэн цагаан өнөг их л тамирдсан бололтой. Гэрийн хаяаг налан очив. Нар шингэж бүрэнхий болохын алдад сайн даваа өнөөх цөөрмийн урд завилхан сууж явах юм. Түүний хажууд өөд болсон багшийн болох саянчаалам урдаан тавьсан судран чанга дуугаар унших явцтай. Сайн даваа өөд гарч хөнгөн инээмсгэл тодруулаад. Номон юунд зогсов? Бид үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэр гарахна гэв. Сайн даваа учир явдлыг сайн ойлгож амжаагүй байтал тэнгэрд харуулж цөөрмийн дээр бөөхнөрч цөөрмийн ус эргүүлэг үүсгэн байхтай зэрэгцэн цусан улаан гар гарч ирэн сайн даваагийн хөлөөс зурж түүнийг цөөрм рүү чирв. Яруул нь харагдаг шахуу цөөрм байсан атал төгсгөл гэж байхгүй мэд гүн ус руу оров. Ичнэн гарах гэж дээс зүтгэх хэдиж олмол доошхон гүн живсээр. Хуудсанчгүй цөөрмийн дээд хэсэг харагдах юм байж. Гүн харанхуй усанд амьсгал нь богдох үед сайн жалав түүнийг уснаас татан гаргав.
Энэ үедээ л сайн нэг хардарсан зүүднээс сэрнэ. Тэрээр уг зүүдийг сүүлийн 3 хоног зүүдэлжээ. Өнөөдөр өнөх нутгийг харахаар өдөлхөд бэлэн болсон байв. Муухан гээ орох үед тус сумын хийдийн жолоочийг дуудан хөдлөв. Жолоо барж явсан залуу юунд ярьж байгааг нь үл мэдэн хаацаан гიშгэн. Сайн даваа үг дууралгүй бодолд авдан явсаар. Тэрхүү нутгийн захад орших жижигхэн бургарын гадаа ирэв. Сайн даваа. За. Чи энд байж вэ? Би одоохгүй. Гэсээр машинаас буугаад дотогшоо онгоров. Төвнийг ороход гүнээ их л тамирдж ядарсан байдалтай хэвдэж байв. Сайн даваа яран гүнэд дөхөхөд гүнээ чи яавта. Чамаг их л удаан хүлээлээ. Тэр бүрэн цолорсон. Энэ нутгийг хамгаалах гэж өвгөн ламын хүчийг өвлөн авсан ч би юу ч хийж чадсангүй. Одоохгүй би халах болно. Жийл тэр хэдэг хүмүүс тусал. Би харасч начна. Одоо яв. Хортлаарай. Гэхэд сайн даваачиг хэрэг явдлыг хүндхэн болсныг нь ойлгож цааш хөдлөв. Сайхан л нартай байсан. Нүдэрмөх зурл үүлд цуцчихлаа шүү. Сайн бор орхон дээ. Хэмээн жолоо барж явсан залуу хэлэхэд сайн даваа хариу хэлсэнгүйд залууч нэмж ам нээсэнгүй. Тэр хоёр явсаар өнөөх хэдийн 2 гэрээг харав. Уг 2 гэрийн хойхон талд дахиад нэг гэр харагдах ба гэрээг тойрон бараандаг хар сүйдэр шиг зүйл эргэлдэн байгаа нь сайн даваагийн нүдэнд тусав. Эднийг 2 гэрийн гадаа ирд зогсоход гэрүүдээс хүн гарч ирсэнгүй. Хотсон мал нь хэдийн бэлчиж гэрийн хаяанд харин цагаан өнөг тамирын татарсан байдалтай хэвдэж харагдав. Энэ бүхнийг сайн даваа нарийн ажаад машинаас буугтан залууд хандж. Одоо чи боц. Хийдэд очиод өрнөх ламд ийн айлтаарай. Наран жаргахаас авах болоод наран урга хүртэл номхор. Хэрэг биш дэж. Харин чи боцохтан ард чинь юу ч явсан, чихэнд чинь юу ч сонсогдож байсан зогсож болохгүй. Энэ хонхыг ав. Хэрэг биш түл нүдэн гэнаарай. Хонхо дугартал нээж болохгүй шүү. Хэмээн захиад хадганд боосон жижигхэн хонхо гарт натгуулаад буцаав. 8 дугаар хэсэг. Сайн даваа гэрт ороход навчаа хөгшин дархан нараас бусдад нэг гэртийн бүүнөрөн байв. Гэрийн баруун талд лууя өвгөн хэвтэнэ. Харин гэрийн зүүн орон дээр өжин охины бие их л тааруу харагдав. Бүрнэ өвгөн "Амархан сайн байна уу?" хэмээн сайн даваатай мэд мэдэв. Амархан сайн байцгаана уу? Сайн ч гэжтэй. Бид чинь хаана л ирээд буучих та. Та энд ирсэн хойно ямар нэгэн зүйл мэдэх байлгүй дээ. Бүх зүйл болжээ. Одоо нэгэнд болсон юмыг буцаа харахгүй. Гэхдээ бүжин охины хажууд суугаад судсыг нь барьж үзв. Цэцгээ. Миний охин яасан бэ? Өчиг төрхөл зүг зүгээр гүйж байсан хөхөд
Өглөөнөөс хойш ийм л болж ирлээ. Танай удамд их хэл мэдлэг чадaltaй хүн байсан болол та. Гэхдээ бүжин охины ингэр зүйлтэй харагдаг зүйлийг санжин хараад. Их хэл хүч чадал шингэсэн зүйл байна. Энэ охиныг чинь хамгаалах. Нэг үгээр бол танай удмыг хамгаалах захиус гэж болно. Та нарыг сайн хамгаалж. Хүч чадал нь дуусаж тамирдаж. Танай гэрийн хаяанд хэвтэн. Хогц захиус танай охины сүнстэй холбогдож. Нэгэн бүхэл болж. Дэмэс охинтой нь ингэж өвдөж. Гэхдээ зүгээрээ амнасанд нь аюулгүй. Энэ хэлэгдэл гэрд байсан бүгдийн санаа нь багахан ч болтгой амарав. Энэ үед цомруугаан буцан явсан залуугийн араас тоос манаран ямар нэгэн зүйл хөөж угаан залуугийн нүдэнд тусав. Ичнээ сайн даваа ламын хэлснэг санан байсан ч юу араас нь хөөж угааг мэдхийг хичээн тойлонтоо тусах дөрсийг анхааралтай ажиглав. Хаазлан давхих машинаас дутхааргүй хурдан. Гүн агаад араадан амьд мэд дөрвөллөж. Арзаа зургсан саарл үзэн сайлхинд хийсэгтэн үгээгүй муухай төрхийг нь улан тодсгож. Уртаа сонсон дөрвөн мөчн газар самардан байгтан ардаа тоос үлдээн байлаа. Залуу харсан зүйлтэн итгэж ядан байгтан хаазаа улам нэмнэ. Тэгсэн ч өнөх зүйл улам ойртсаар. Залуу ирээ. Бурхан минь. Юу гэж чадгэрнэ вэ? Гэж амандан өглөн байгтан сайн даваа ламыг хэлснэг санаж нүдэн анив. Нүдэн анцсан чихтэн хаазан улам гიშгэн. Гэнтэл хүүтэн салхи ард нуруунаас нь үлээж машин тэржихтэй цэв хүүтэн мөслөг авлав. Удсан чгүй залуу эрийн араас хүүтэн амьсгал шилэн хүзүүр нь үлээж хахир инээдэж ихэнд цансагдах хагаад туйхан эмэгтэй хүний гарвалалтай. Түүний хоолойг багалзуурдан аваад хоошоо цуудлал руу шахав. Чи энтэс харж чадахгүй. Нүдтэй нэ. Үгүй бол үхэн шүү. Их хоол чихэнд нь улам дод сонсогдов. Залуугийн хоолой боогдож амьсгалж чадхан байхын цэцүү ухаан санаа нь манарч эхлэв. Арга гүдэгтийн залуунуудын нээхэн алдад сайн даваа ламын өгсөн хонх ижигэнтэй лангинав. Үүнтэй зэрэгцэн өнөг хахир хоолой хүүдэн уур амьсгал хүртэл сарнин алгуулна. Залуу сая нэг хахир цацан ханиалгаад нүдэ нээвэлээ. Хурамс тэнгэрийн хүчин байсан бараан гүйлэл сарниж ширхэгч өвөлгүй тэнгэрээс нар тэнхийгэрэн шарж эхлэв. Залууч сайн даваа ламын загсан бүхнийг хэлэхээр ийтрүүгэн цайж яаран давхлаа. Өчигдөр шөнө бид нэг зүйл харсан. Хүн биш. Араадан живиш. Тэр зүйл навчагаваад явсан. Яг ямар жиртэй зүйл энд байна вэ? Хэмээн бүрнээ өгөн хэлэхэд сайн даваа хэлсвэр мэт боловч бодит. Орждаггүй мэт боловч орждаг. Амьтай бүхнийг үл оруулахаар, зүнстэй бүхнийг хөөн явуулахаар хоёр ертөнцийн дундор шиг завсрын ертөнц. Хүн амьтан гэлтгүй газар шороо, өвс ургамал, уулус гээд бүхэл зүйлс амьтай. Харин энд бүгд зүйл амьгүй хоосон мэт боловч бодит. Амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй байдаг.
Өчигдрийн та нарын харсан зүйл энэ газрын эзэн гэж болно. Нэгэнт дээр хүчийг авч удахгүй хүч нь бүрэн сэргэж амьтан ертөнцид хөл тавина биз. Түүнээс л өмнө зогсоохгүй бол их л тусгүй зүйл болно да. Яавал тэр зүйлийг дарах вэ? Та жадна үсттэй. Тэгэхэд сайн даваа лам хэсэг дуугүй сууснаа цогоод хандаж. Залуухоо ингэдэг вэ? Оюулан хоош төрөх мордоо дэрээ. Цогооч түүний араас гэрээс гарав. Ааш явах үлээ ах минь. Ойрхон. Чи очоод мэдэн үз. Тэнд найз чинч байгаа. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Юу ч битгий дугар. Бас түүний царайг тогтоож битгий хараарай. Эмийн загсаар гэрээс халз хойшгон тавхив. Нэг ч удаан явсангүй нүднийх нь урд бүрдээх цагаан гэр харагдав. Цогоо юу вэ? Ийм гэр байгаагүй дээ. Энэ миний ярьсан энэ хөө газрын эзэн гэгчих. Энгийн хүнд харагдахаар бодит болж. Сайн даваа цогоо нар явсаар уг гэрийн гадаа ир зогсов. Тэр хоёр машинаас буух үед тэднийг тосон дотогш орохыг өргөх мэд гэрийн хаалга дэлгэгдэн онгойв. Сайн даваа лам дотогш орохоос өмнө За. Чи юу ч болсон миний хэлснээр байна шүү. эмийн захиад гэрлүү дөрвөлэн оров. Гэр дөрвөл ингээл нэг хөдөөний айл харагдана. Гэрийн ховирлод дарахан сууж харагдах юм. Доошогон тонгой суучхад тэр хоёрыг орж ирснийг ч мэдсэн шинжгүй байв. Харин гэрийн зүүн орон дээр навчаа хөгшин хэвтэн. Зөөхрийнхэн урд гал ноцон суг хэмэгтэй. Тэр хоёрын өөд Мишель тодруулан цоолох мэт ширдэд. Хоолой марлаж байх чинь эрдний танил минь ирж байгааг мэдсэн чи байжээ. Нөгөө жаал хөөгөл дахиад ирж байна гэж бодлоо. Гэхэд сайн даваа лам гэрийн баруунтай очин завлан суугаад дархан ажиглан байснаа өнөөх бүсгүй хандаж. Чи энэ гэмгүй хүмүүсээр яах юм? Амьтан ертөнцид чиний байх хугацаа дууссан гадал. Юунд эрхэм буцан хорогдно вэ? Түүнийг хэлэхэд өнөөх эмэгтэй ажигтл инээсэн. Тийм гэж юу? Энэ хүмүүс гэмгүү гэж юу? Гэмгүү байтла нүгэлтэй хүмүүс. Энэ орчлонд байгаа хүн бүхэн нүгэлтэй. Чийч тэр нүгэлтэй. Тэр үед энэ залуугийн амнаас чамаас болж өргөдсөнийг мэднэ үстэй. Тийм байхтан дахиад энд ирж энэ хүмүүсийг хаварж намайг дарахаар ирсэн хэрэггүй. Хүн нүгэлтэй байсан ч нүгэлгүй байсан ч энэ чи бидний оролцох зүйл биш. Энэ бүхнийг хүн өөрийнх нь хувь тавилан шийддэг юм. Гэхэд өнөөх эмэгтэй хоолой өөрчлөгдөх нь тэр. Тэгвэл би тэр хувь тавилан чинь болоод тахъя. Одоохгүй. Тэр хамгаалаад байгаа зүйлийнх нь хүч чадлан дуусахын цагт энэ хүмүүс бүгд минийх болно. Яах вэ? Би та бүхэнд нэг боломж өгье. Өдрийн нар жаргахаас өмнө энэ газараас гарч чадвал бүгдээ чинь амьд үлдэн гэдгэн амлая. Гээд
тайжигэнтэл инээ талдав. Сайн даваа лам цагоог нодорж гэрээс гарахыг сануулад босов. Төгсгөлийн 9-р хэсэг. Өнөөх хоёр буцан гэрүүд дээр гэржээ. Болсон зүйлийг нэг нэгэнгүй ярилцгааж цааш яг тухайхан ярилццгаана. Сайн даваа лам Надад нэг бодсон зүйл байна. Төвний чадал хараахан сэргээгүй байна. Дээр нь өчигдөр шөнө нэлээд хүч чадлан алдсан бололтой. Гэрийн хон харагдах дээр авдардал их учир байна. Дотор нь юу байгааг мэдэх хэрэгтэй. Тэхийн тулд тэр эмэгтэй гэрээс гаргах хэрэгтэй болно. Гэхэд саяхан сэрсэн луя өвгөн өндөөж. Хэрвээ тийм бол би гэрэн ачаад өргөж тавихэ. Тэрэнтэс гаргахгүй гэж намайг хөөнөвч. Харин тэр хооронд зорьсон зүйлэн хий. Бас гүхгшин хоёрыг минь авраарай. Зөнөг толгой надаас л болж ийм байдалд хүрсэн. Гэмээхэд гэр дотор байсан хүмүүс хоорондоо хэзэг ярилцаад түүний хэлснээр болж нар бууж оройн сэрүүн болохын алдад нэг гэрийн буулган ачааллаад луя өвгнийг ургаж хөдөлгөв. Үнэхээр л тэрний хэлснээр болов. Удсанчгүй луя өвгний араас тоос манаран нэгэн хар зүйл хөөж өгн харагдав. Үүнийг ажигласан сайн даваа цагоо нар хойшхон өнөөх гэрлүү явлаа. Гэрд ороход үнэхээр л өнөөх эмэгтэй байсангүй. Дархан түрүүнд ирэхэд ямар байсан яг л тэр жигтийн суусаар харагдана. Цагоо дархны хэдэнтэй дуудан цагсэрсэн ч хүссэн хэвээр. Сайн даваа лам Наадхан төрөх. Чи харин тэн твдэх тэр хөөгшнийг аваад гэрээс нэлээд зайдухан хэвдүүлээд буцаад ир. Гээд гэрийн хон харагдах авдрын тагийг нээж зөв. Авдар доторх ёроол нь үл харагдах тас харанхуй байв. Сайн даваа лам авдар руу гаранхийн юм хайж ховлолтой тэмтэрж эхлэв. Тийм тэмтрэн байсаар авдарнаас үний хохмод руу гаргаж ирв. Энэ үед ч цагоо гаднаас орж ирв. Сайн даваа лам Энэ байна. Үүнийг л устгах бол энэ зөвл жалга болно. Гэхдээ зэрэгцэн өнөөх эмэгтэй инээд дахин туулдаж. Гэрийн хаалга пидгийн хагдав. Цагоо буцан гэрийн хаалгыг нээх гэсэн чи хаалга нэгдсэнгүй. Тийм сандран зогсох зур гэрийн тооноор өнөөх эмэгтэй толгой доошхон улам сонсаар гэрийн хойморд суух дарахны чихэнд юм шимнэх шиг болов. Энэ үед сайн даваа лам өнөөх хохмойдлог ингэртэн өөртлөд завлын суугаад номон уншиж эхлэв. Харин дархан саяныг үндэм босоод цогоогийн шилэн хүзүүнээс атгаж яваад түүнийг хоошин чулуудаж орхив. Цагоо саяхан л гэрд байсан атал хүүтийн цөөрмийн ус руу ихэхэд оржлаа. Түүнийг яг учран олж амжаагүй байтал дархан түүний дээрээс даран авч гүн ус руу оров. Цагоо дархнаас мултрахыг хичнээн оролдохож дархан эгэл хүнд баймгүй хүч чадал тавилжээ. Тиймдээ ч цагоо тусыг эс солов. Гэрэл гэгээгэх зөөлгүй хязгаар гэж үгүй мэдэд түнэр харанхуйд дархан ганцаараа явна. Айчхан үл мэдэх тэрээр зөвхөн ураг шагаанлалахна.
Тэгж явсаар гэрэл нь бүдэгхэн тусах нэгэн хаал харагдав. Дархан хаалгаар яран орвол цаашаар нэгэн лам номхорн сууна. Дархан өнөөх лам дээр дөхөн очих үед "Чи эмбэ? Чи юу хийж яван?" гэж өнөөх лам дарахнаас асуув. Дархан "Мэдэхгүй. Би юу хийж яваханч мэдэх юм алга. Гинтэл дүүнэр харанхуй нүдэг нь хүжиж. Тэнийн явсаар сая тэн тэрлээ. Чи дүүнэр харанхуй харжээ. Дэм болохоор л тэр чамайг хөдлөн яваа хана. Гэхдээ чи тэнцэх ёстой. Би юунаас тэнцэнэ гэж энд яг юу болоод байгаа юм бэ? Өрдөн идэг. Намайг бодвол чамд боцоох зүйл байна. Өөрийнхөө биеийг эргүүлж ав. Анд нөхрийнхөө гэр бүлэн авар. Өвгөн ахын чамд өөрийнхөө зөвлийн хүчийг өгье. Хэмээн хэлэхдээ зэрэгцэн уг ламын бие бүдгэрж дарахны нүд бүрлдэж толгой нэрхэн хойшхон сав гунагтай зэрэгцэн сая нэг өдөд орчлон дэрв. Нүдэнд нөрдөг эхний зүйлээсэн айхтан хойшхон болов. Тэр цогог усан чивүүлэн алгаар оролдож байв. Түүнийг харанхуй тэмтэрж явахад энд юу болсныг ойлгох гэж хичээхтэн хойшхон харвал игээдэл харсан зүйлээсэн айхтан ухаан алдсангүй. Хүн мэд харагдах үзээрийн төрхтэй зүйл гүнэтэй ноцолдож түүний цаахан талд сайн тав ном хорно. Түүний урд цагаан үнэг тамирн барагдаж арай ядан тэнцвэрэн олон байхтайж сайн тав хамгаалж байлаа. Хажууд нь хахад цацсан ханиалгаад цөөрмийн уснаас гарахыг оролдох цохогдов шин. Цөөрмийн хүүдэн уснаас гаргах зор. Өнөх эмэгтэн эрүү доош төөхрийн сунаж гүнийг бүхлээр нь залгих мэт сорж жов. Саатуулах зүйл нь үгүй болсон тул өнөх эмэгтэй сайн даваар дайрав. Сайн даваг хамгаалан урд нь зогсох тамирд чадарсан үнэг. Сүүлийн тамирын шавхан эмэгтэй рүү дайрав. Энэ үед дараханд сайн даваа ламын хойно түрүүнд уулзсан өнөх өвгөн лам зогсож харагдав. Өвгөн лам үйлэлэг инэмхэлхийг оролдоод толгой дохин харагдаад сарнав. Тэрхүү өвгөн лам дараханд юу хэлхийг хүсснийг тэр ойлгосон мэт. Эдийн хүн байхаа болсон эмэгтэй рүү гүмжиж. Үрсэн бүхнээ хөлдөх мэд зөв хүүтэн биеийг нь бүхэл хүчин шавхан тавирав. Сайн даваа ингэрээсийн өнөх хохмоо толгой гаргаж чихний ухархайнд нь юм шивнээд газар тавихад хохмоо толгой төрүүлсэн шатагтаа зэрэгцэн зөөрмийн мандал дээр сэнхэр халаасав. Эмэгтэй муухайдуу тэр хавархийг хүчгэд дархан түүний хүч суларч бүг мэдэгтэн эмэгтэйг цөөрмийн ус руу түлхэх. Цогоо түүний араас дархан госнаас гаргах гэж хормоноос нь зурх хитэж тусыг эсэлж галж ядаг хормоныхын тасархай үүдтэй зөв хойшхон савнгож яв. Бэгэн ухааныг нь авсанч зураг сэтгэл та бүхний гэсэн хайр түүнийг л ин хөдөлгөж байна. Энэ хэлэхдээ зэрэгцэн бараан үүлээс сарниж тэнгэрд од мичид төгөв. Зөөрмийн ус ширгэж алга болоход халиуран ургах нохоож нүдэрмэх зөөр бүгтээж ганд чарагдана.
Дархан сэвэлзэг залхинд халиурах ногоон талсарв. Гажуудын дүнсийг эхлээд танилгэр харагдана. Хаалгууд дөхөн очивол гэр дотроос эмэгтэй хүний мэгшин уйлаг сонсогдов. Дархан үүдэр яран орвол эцхэн хүүхэн тэврэн уйлах, залхуухан эмэгтэй цайшаран сууж байлаа. Эдийн хүний орчлонгоос одож халуун биеийг хөрж хөшсөн байв. Зохиолыг үзсэн О Мөнхөрдөн.